Богдхан уул. Богдхан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазт газруудын нэг юм. 1294 онд гаргасан Монгол Эх Юан улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт Богдхан уул, Отхон тэнгэр, Хан Хэнти, Алтай нүсэр даваа зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. 12-оос 13 дугаар зууны үед Ван хаан тойрол дархлан дахиж хан уул хэмээн нэрлсэн домог байдаг. 1778 онд Монголын сэхэтнүүдийн нэг сайд Юндан доржийн санаачилгаар Богдхан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974 онуудад дахин баттхан дархалж 1995 онд Улсын хурлын 26 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан байна. Тэгэхээр манай Богдхан уул хамгийн гол нь байршлийнхаа хувьд Улаанбаатар хотын яг одоо дэргэд Улаанбаатар хот маань Богдхан уулаа хаяад ирлэн оршиж байгаа учраас Улаанбаатар хотын сая 5-600 мянган иргэдийн төлөөлөл энэ уулнаас уулынхаа ургамал модноос хүчилтөрөгч агаараа авч амьсгалж байна. Энэ ууландаа гарч эрүүл мэндэ бодож алхаж гიშгэж байна. Энэ ууландаа хүн болгон ажил амьдрал ажил үйлсээ даатах өглөө болгон ээжүүд цай сууныхаа дэжиг өргөж байна. Тийм учраас Богдхан уул Монгол улсын хувьд Улаанбаатарчуудын тэр одоо бурхан шүтээж. Богдхан уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу түүний салбар улсаас тогтно. Хамгийн өндөр оргил нь далайн түвшнөөс дээш 2268 м өндөр цэцэг гүн бөгөөд удаах нь 2256 м түвшээгүн оргил юм. Богдхан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг Ойтхэр болон Хээрийн бүсийн зааг шинсэн ойн өмнөд хил бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчныг бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлдэг юм. Богдхан уул нь туул голын айс авд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горих их аван урсаж, зарим нь туулгол, зарим нь уулын биелийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэдэг. Богдхан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн аршаан байдаг байна. 54 зүйлийн хөгтөн амтан, 1660 орчим зүйлийн шавж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Ургамал зүүн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд буш, нарс, шинс, гацууран ой зонхилдог. 588 зүйлийн ургамал ургадаг байна. Бидний өв боломжилсан монголчууд байгаль хамгаалахын соёл тулс шүү дээ. Овоогоо босгодог, бул руу бүгээ юм оруулдаг, уул ус модондоо хүндэтгэлтэй ханддаг, бургаанойт модыг унагадаг, ан амьтныг тийм ээ. Одоо агнахтаа хүртэл тэр одоо үржлийн бус цагаар нь өндөр настагийн сүрхээ гүйцэхээ байсныг агнадаг байсан болохоос захихаас нь будаад байдгүй. Тэгэхээр байгаль хамгаалах чиглэл дээр монголчууд бол ер нь манай нүүдэлч монголчуудын байгаль хамгаалах тэр соёл уламжлал бол дэлхийд бол гайхамшигтай. Ер нь үнэхэрийн одоо бахархмаар тийм болсон шүү дээ. Нийслэл хотын маань зүрх болсон Богдхан уулаа элдв хог буртгаар бохирдуулалгүй. Амтэн ургамлыг устгаж үгүй хийлгүй. Хайрлан хамгаалж хүндлэн дээдлэх нь бидний эрхэм үүрэг үлээ.